Иргэдийн дунд нэг удаагийн хоолны савны хэрэглээ өндөр байдаг. За зөвхөн нэг хоолны газраар жишээ авах юм бол өдөрт үйлчлүүлдэг 300-аас 400 иргэний 50% нь нэг удаагийн савнд хоолоо хийлэгдэг байна. Тэгвэл зориулалтын бус хоолны савнд хоол хийж идэх нь хор тавдар үүсгэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна. За үзэгчтэй, энэ бол бидний өдөр тутам хоолны газраас авч хэрэглэдэг нэг удаагийн хоолны сав. Энийг эргүүлж тойруулан харах юм бол ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй. Өөрөөр хэлбэл энэ савыг хүнсэнд хэрэглэх хориотой гэсэн үг. Харин энэ савны хувьд гурвалжин дотор 5 гэсэн тэмдэглэгээтэй PP гэсэн үсэг байгаа. Энийг бол одоо хүнсэнд хэрэглэж болно, халааж болон хүргэх боломжтой. Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хуванцар савнд тодорхой хэмжээгээр хор хүнэлэлт учраас аль болох хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Харин одоо ийм шилэн савыг хоол хүнсэндээ хэрэглэх нь хамгийн аюулгүй гэдгийг зөвлөж байна. Зориулалтын бус хуванцар савнд хийсэн ус 7 хоногт хорт бодисын хэмжээ 40,000 дахин нэмэгдэж, хар туулга зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан судалгаа байдаг. Харин нэг удаагийн хоолны савны хэрэглээ тэр нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх судалгаа манад байхгүй байгаамаа. Задар орж ирж идэхээс гадна явж байгаа хүмүүс бараг 50% хоолоо савлаад авч яваа. Тэгэл ийм пакетнүүдэд хийгээл яарад гэс суулчих зарим нуцаар хэлээд дидэл тэгээ савлж өгөөл явуулж байгаа да. Тэгээ ер нь бол бүх нэг авч явдаг хоолууд бол хуванцар савнд явдаг. Тэгтээ очиод бол өөрснөө шууд халааж иддэг боллоо. Ер нь бол маш их байдаг шүү дээ хуванцар сав. Гэтэл ер нь байнгын шүү дээ. Одоо нэг газраас хоол аваад явхад бүгд л наадгаж ашиглаж байгаа юм чинь. Тэгээд авч явахаас өөр арга байхгүй. Тэгвэл болов яг нь халуун сав авч явах хичээдэг л дээ. Ер нь ингээд хуванцар сав хэрэглэх нь ер нь биед эрүүл мэндэд их сөргөөр муу нөлөөтэй. Тэгсэн мөртлөө одоо бүх энэ хоолны газрууд бүгдээрээ л энэ хуванцар савыг хэрэгэлдэг. Бид нар аль хэдийн гацгалзлаг мөртлөөлж чаддаг. Шилдэ бол авах гэдэг. Жохон шилдэ устай авах гэдэг. Яалтчгүй наад нэг юм хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Гэхдээ ер нь болж лүгэл энийг хэрэглэмээргүй байгаа байхгүй. Олон улсад хийсэн судалгаагаар зориулалтын бус хуванцар савыг богино долгионы 100-нд 3 минут хийвэл 2 тэрбум нанопластик, хэдэн сая бичил пластик ялгаруулдаг гэх дүн гарчээ. Энэ нь цаашлаад эрхтний системд нөлөөлж, эсүүдийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж, хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Манайх бүр тэм зориулалтын бус хүнсэнд хэрэглэж болохгүй устгах зорилттой зүйлийг хоол хүнсэндээ хэрэглээд энэ нь тэр бүтээгдэхүүндээ шингээд байгааг бол тогтоосон байдаг. Тэгэхээр шилэн бүтээгдэхүүнийг шил савсалгандаа хэрэглээрээ тэр зориулалтын хуванцар савын хэрэглээрээ тэгээд цаасан ийм бүтээгдэхүүнүүдэд зориулалтын цаасан утнуудад хийгэрээ гэдэг ийм зүйлийг бол хэлдэг. BFA гэдэг бол биспенол А гэдэг нэгдэл байгаа. Энэ маань одоо юу гэдэг юм халуун шингэнийг өөртөө энэ BFA агуулсан хуванцар дээр хүнсний зориулалтын халуун шингэнийг хийх юм бол нөгөө BFA маань 40-с 50 дахин ялгардаг. Энэ нь одоо хор тавдрыг үүсгдэг тийм олон улсын судалгаанууд байдаг гэсэн. Олон улсад иргэдийн дунд гадуур хооллолт нэмэгдэх нь эдийн засгийн хувьд сайн үзүүлэлт байдаг бол манад эсэргээрээ муу үзүүлэлт болдог байна. Тухайлбал гадуур хооллолттой холбоотойгоор халдварт өвчин нэмэгдэхээс гадна хуванцар савны хэрэглээ нь эрүүл мэндэд сүргээр нөлөөлдөг. Тэгвэл хуванцар савны доод талд гурвалжин тэмдэг дотор 1, 2, 4, 5-ын тоо байвал хүнсэнд хэрэглэж болно. Харин 3, 6, 7 тэмдэглэгээтэй хуванцар савыг хүнсэнд хэрэглэхийг хориглодог. Гэвч манад хүнсэнд хэрэглэхийг хориглосон хуванцар савны хэрэглээ өндөр байгаа юм а.